Тэгэхээр бусдыг хамгийн ихээр инээлгэж чаддаг хүний дотоод сэтгэлд хамгийн гүн гүнзгий уйдгар гуниг оршиж байдгаа гэдэг нэг ийм үг байдаг. За энэ үг бол магадгүй Чарли Чаплинд зориулагдсан үгч байж мэдхээр бол санагдсан. За дэлхийн кино урлагийн түүхэнд хамгийн агуу хамгийн ихээр танигдсан дүр болох Чарльз Спенсер Чаплин буюу бид бүхний сайн мэддгээр бол Чарли Чаплин гэдэг энэ хүний амьдрал нь бол яг л түүний бүтээсэн алдартай кинонуудын адилаар тийм инээд болон нулимс асар их уйдгар гуниг мөн мэдээч хэрэг бахархам ялалтуудаар дүүрэн байсан. За хард цагаан дэлгэц чимээгүй киноны 90 үед бол ганц ч үг дууралгүйгээр тэрээр бүхэл бүтэн ертөнцийг уйлуулж бас инээлгэж чаддаг байсан энэ хүн бол зүгээр нэг зарим хүмүүсийн ярьдагчлан тийм олныг баясгагч тийм алиалагч нэгэн бол огтоосоо байгаагүй. Тэгэхээр өнөөдрийн ярих түүх бол Британий нийслэл Лондон хотын хамгийн ядуу бараг тийм өмхирч муудсан харанхуй гудамжинд хоосон ходооттой өнчин өрөөсөн шахуу ингэж өссөн бяцхан хүү хэрхэн дэлхийн хамгийн алдартай хамгийн нөлөө бүхий хүн болж хувирсан тэрхүү амьдралын замнал тэмцлийн түүх гэж ойлгох нь зөв юм а. За түүний бүтээсэн тэр алдартай тэнүүлчийн дүр бол зүгээр нэг хөгжилтэй дүр гэхээсээ илүүтэйгээр харин тухайн үеийн нийгмийн хамгийн ёроолт нь унаж мартагдаж хаягдаад байсан тэр сая хүмүүсийн чимээгүй дуу хоолой болж тухайн үедээ ийм том үүргийг бол гүйцэтгэж байсан. За энэ бол зүгээр нэг тийм инэдмийн жүжигчний тухай тийм нэг хөнгөн яриа бол огтоосоо биш. Харин ядуурлын тэрхүү хамгийн гүн гүнзгий ёроолоос дэлхийн оргил руу матсан гарч инээд хөөрөөр зэвсэглээд нийгмийн тэр бүх тэгш бус байдал болон дарангуудлын эсрэг сүрэн зогсож тэмцэж чадсан нэгний тэр агуу хүний гайхамшигтай амьдралын түүх гэж дүгнэх нь зөв юм а. За ингээд Чарли Чаплины эдрэтэ бөгөөд сонирхолтой амьдралын замналаар хамтдаа аяцгаая. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан сувиллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой хоолны шингэцийг сайжруулах зорилготой эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фекёрыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фекёр нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фекёр болж чадсан түүхтэй. За Чарли Чаплин бол 1889 оны 4-р сарын 16-ны өдөр Лондон хотын хамгийн ядуу утаа үнээр дарагдсан. Ер нь бол тэнд төрсэн хүүхэд тэндээс бараг гарах боломжгүй шахуу бараг тийм энэтхийн каст маягийн тиймэрхүү систем бол албан бус байдлаар үйлчилдэг тийм ядууд ороод үүрэгт бол төрсэн. За түүний аав ээж хоёр бол ууг нь Чарли Чаплиныг бол төрөх үед бол хоёулаа тайзан дээр гарч дуулж бүжгэлдэг тийм жүжигчин хүмүүс бол байсан. Гэхдээ энэ бүх гэр бүлийн халуун дулаанч гэхүү аз жаргалтай уур амьсгал харамсалтай нь тийм ч удаан үргэлжлэегүй. Тэдний эцэг болох Чарльз Чаплин сениор бол одоо архинд тухайн үедээ маш гүнзгий донтоод эцэст нь бол эхнэр хүүхдүүдээ бүр мөсөн орхиж явсан. За ингэснээр Чарли Чаплины амьдралын хамгийн харанхуй өдрүүд аль бие ёсоор эхэлсэн байдаг. За энэхүү аав нь гэр бүлээ орхиж явсны дараагаар түүний ээж хаанаа нь бол ингээд хоёр хүүгээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй маш олон ажлыг давхар хийж бас театрт нөгөө жүжиглэж дуулдаг байсан гэсэн тэр ажлаа ч гэсэн энэ бүхний хажуугаар давхар хийсээр байсан. За гэтэл нэг өдөр ээж нь тайзан дээр дуулж байхдаа гинэт дууны өнгө автаад дууны өнгө автснаасаа болоод өргөжлүүлэн дуулж чадахгүй тийм маш хүнд байдалд ороод ингээд хоолой таг гацчихсан байгаа юм. За ингээд улмаар хоолойнд гацсныхын дараагаар бол одоо үзэгчид түүн рүү бол маш муухайгаар орилоод түүнийг доромжилж шоолоод мөн одоо янз бүрийн гартаа байсан зүйлсийг бол ээжийнх нь одоо зүг рүү бол тэгж шидэж чулуудаж эхэлсэн. За гэтэл яг энэ үеэр тухайн үедээ 5 настай байсан Чарли Чаплин бол хөшигний ард байж байгаад энэ бүхнийг хараад ээжигээ өмөрхийн тулд тайзан дээр бол маш хурдан гүйж гарч ирсэн байдаг.
За улмаар 5 настай энэ хүү тайзан дээр гарсан даруйда ээжийнх нь дуулж байсан тэр дууг яг өнгө алдаж тэр гатсан мөчөөс нь хойш яг үргэлжлүүлэн дуулж дуусгаад мөн тухайн үеийн алдартай зарим нэг олонний танил хүмүүсийг тэгж эвэгвэж шоглож дуурайх тиймэрхүү үзүүлбэр үзүүлж үзэгчдийг маш ихээр хөгжөөж чадсан. За үүний үр дүнд бол саяхан ээж рүү тэр гартаа байсан юмнуудаа шидэж уурлаж байсан хүмүүс бол маш их баярлаад харин хүүгийн зүг бол маш их тийм задгаа мөнгө зооснуудыг шидэж ингэж талархснаа илэрхийлсэн одоо ийм түүх бол болсон байт юм байлээ. Гэхдээ энэ явдал нь бол одоо түүний ээжийнх нь хувьд одоо амьдралынх нь хамгийн сүүлчийн тайз болж хувирсан буюу ээж нь дахиж тайзан дээр гараагүй бол энэ нь Чарли Чаплины хувьд бол харин эсрэгээр амьдралынх нь хамгийн анхны тайз болж ингэж хувирсан байдаг. За тухайн өдрөөс хойш мэдээч хэрэг ээж нь дахиж бол хизээж дуулаагүй. За мөн ингээд хамгийн гол дуртай ажлаа ингээд алдсан учраас ээжийнх нь сэтгцийн эрүүл мэнд тухайн цагаас эхлээд маш хурдтайгаар маш эрчимтэйгээр дордож эхэлж за удалгүй ингээд сэтгцийн эмнэлэгт бол эмчлэгдэхээс ингэж өөр аргагүй байдалд хүрсэн. За тухайн үед бол Чарли Чаплин бол өөрөө 7 нас ч хүрээгүй тийм жоохон хүүхэд байсан. За ингээд тэрээр өөрийнх нь төрсэн ах Сиднейийн хамтаар бол одоо эцэг их байхгүй, орох орон байхгүй болсноор бол Лондон хотын хамгийн онцгүй газруудын нэг болох тэр хүүхдийн асрамжийн газарт бол хүргэгдсэн байгаа. За тухайн үеийн одоо тэр хүүхдийн асрамжийн газар гэдэг бол яг өнөөдрийн асрамжийн газруудтай харьцуулж одоо дүгнэхээргүй маш хүнд нөхцөл байдалтай байсан. За ялангуяа энэ Чарли Чаплины очсон асрамжийн газар бол энэ хүүхдүүдтэй яг л тэр хоригдлуудтай харьцаж байгаа мэтэр маш тэгж муухай харьцдаг. За хүүхдүүдийг бас байнга тэгж тэсгэм хүүтэн усанд шөвшөөрээр нөө даралтад усаар шөвшөж усанд оруулдаг. Хүүхдүүдийг зодож одоо маш хатуу харанхуй өрөөнд хорих зэрэг иймэрхүү байдлаар шийтгдэг. За мөн хамгийн хүнд хэцүү хар бор ажлуудыг одоо хүүхдүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлж ингэж хийлгдэг иймэрхүү асрамжийн газар. Асрамжийн газар гэхээсээ илүүтэйгээр бараг ийм хорих лагер шиг ийм газар бол байсан. За Чарли Чаплин улмаар амьд үлдэхийн тулд бол гудамжинд янз бүрийн сонин зарж өсчний газрын шавыг угааж одоо гадаа гудамжинд алхаж байгаа хүмүүсийн гутлыг тослох. За заримдаа бүр шаардлагатай бол хогийн сав ухаж одоо хоол унд олох зэрэг иймэрхүү байдлуудаар бол одоо хоног төрүүлэх үеуд энэ хүний амьдралд бол маш их гарч байсан. Нэг ёсондоо бол одоо тэрээр бага насандаа бол бусад хүүхдүүдийн адилаар тэгж тоглож наадах бус харин маргааш шиг хэрхэн давах уу хэмээх тийм мөнхийн сорилттой арай өөрөөр хэлэх юм бол одоо түүний хувьд өдөр бүхэн амьд үлдэхийн төлөөх ам үрссэн тэмцэл мэтэр яг ийм байдалтайгаар бол энэ Чарли Чаплин гэдэг хүний бага нас бол өнгөрсөн байдаг. За хэдийгээр ингээд Лондон хотын ядуусын хороолол одоо түүнд өлсгөлэн болон ганцаардлаас өөр олигтой юу ч өгөөгүй мэтэр ингэж харагдаж байж болох ч бас яг шууд бас ингэж дүгнжиж болохгүй. Яагаад гэвэл яг эсэргээр одоо гудамжинд түүний эргэн тойронд ингэж Чарли Чаплиныг одоо хүрээлж өссөн тэр бүх одоо согтуу хүмүүс одоо ядарсан гудамжинд гуйлга гуйж байгаа тэр бүх хүмүүс мөн одоо тэр гуйлга гуйж байгаа хүмүүс ядуусын хажуугаар хамраа өргөөд гэх юм уу маш ихэмсэг байдлаар бардам алхаж байгаа тийм хоосон толгойтой одоо язгууртнууд гээд энэ бүх амьдралын олон өнгнүүд одоо энэ Чарли Чаплины нүдэнд бол маш гүнзгий тусаж за тархиндаа энэ бүхнийг тэрээр маш сайн хадаж авч ойлгож чадсан байдаг. За энэ хүү бага насны гашуун энэ туршилах нь бол хожим түүнийг дэлхийг байлдан дагуулах түүний одоо маш авдартай бүтээл болох энэ тэнүүлч ирийн одоо Чарли Чаплиныг гаргаж ирсэн тэр нэг өрмөц хувцастай тэнүүлч ирийн дүр төрхийн хамгийн чухал тэр хөрс суур болж нийгмийн доод давхаргийнхныг хайрлах өрөвдөх асар их тэр хүнлэг сэтгэлхийг энэ Чарли Чаплин гэдэг хүний зүрх сэтгэлд гүн бат суулгаж өгсөн гэж ингэж дүгнэдэм байлээ. За энэхүү цаг хугацаа өнгөрсөөр өсвөр нас эхэлсэн. За өсвөр наснда Чарли бол янз бүрийн хар ажил хийхийн хажуугаар театрт бас жижиг дүрүүдийг бүтээж тайзан дээрээс одоо хүмүүсийн сэтгэл зүйг хэрхэн удирдах чиглүүлэх олон нийтийн анхаарлыг хэрхэн татах арга барилд бол өөрийн биеэр тэгж суралцаж эхэлсэн байгаа юм. За улмаар тэрээр тухайн үедээ бол одоо авторт Фред Карнер
Ногийн инэдмийн хамтлагт бол жүжигчнэр орсноор Америкийн нэгдсэн улсад аян тоглолтоор очих ийм боломж бол тохиолсон. За тэрээр Америкийн нэгдсэн улсад ингэж очсноор одоо түүнийг Америкийн үзэгчдтэй цаашлаад энэ Холливуудын нөлөө бүхий хүмүүстэй холбож өгсөн ийм түүний амьдралд тохиолсон маш чухал эргэлтийн ийм үйл явдал болсон байдаг. За түүний тайзан дээрх тэр өвөрмөц хөдөлгөөн, хүний анхаарлыг татах тэр төрөлхийн авьяасыг тухайн үеийн тэр Keystone гэдэг студийн үүсгэн байгуулагч Max Sennett гэдэг хүн бол олж харснаар 1924 онд бол Charlie Chaplin-тай кинонд тоглох ийм гэрээ байгуулсан байдаг. За Charlie Chaplin-ы кино урлагт хийсэн хамгийн том тесрэлт нь бол түүний одоо маш тийм санамсаргүй байдлаар гэхдээ маш тийм гүн гүнзгий сэтгэл зүйн агуулгатайгаар ингэж төрөн гарсан гэж ингэж хэлж болно. За юу болсон бэ гэхээр 1914 онд бол нэгэн киноны зураг авалтын үеэр одоо найруулагч нь Charlie Chaplin-д хандаад за зүгээр л ямар нэгэн тийм инээдтэй хувцас олоод өмсөөтгөө хурдан өмсөөх зураг авалт хийх гээд байна гэдэг одоо ийм шаардлага тавьсан байгаа. За ингээд сандарсан Charlie Chaplin бол арын одоо хувцас солих өрөөнд дотор ороод ингэж хоорондоо ямар ч зохицолтойгоо авцалтаагүй одоо иймэрхүү эрс тэрс хувцснуудыг бол сонгож эхэлсэн байгаа. За тухайлбал одоо хитрхи тийм хэлэхгэр том одоо дээгүүр за маш тийм одоо бариу хүрм өмсөх за мөн одоо өөрт нь хит томцсон хуучин гутал өмсөх толгойд нь одоо баг зэрэг тийм жижигдсэн бүрх малхаа тавих за мөн язгууртны нөгөө барьж явдаг хулсан таяг за нүүрний хувирлыг нь хасахгүй хэрнээ одоо наснаас нь арай хөгшин харагдуулах тийм жижигхэн хуурамч сахал гэх мэтээр энэ бүх зүйлсийг бол тэрээр сонгож тайзнаа гарсан байгаа. За энэхүү тэрээр одоо дээр хувцснуудаа бүрэн өмсөөд камерын өмнө гарч ирсэн яг тэр мөчөд дэлхийн кино урлагийн хамгийн алдартай бид бүхний маш сайн мэддэг хизээж мартагдашгүй тэнүүлчин эрийн дүр төрх ингэж аль бие ёсоор мэддсэн байдаг. За түүний энэ тэнүүлч гэдэг дүр бол зүгээр нэг үзэгчдийг баясгагч, алиалагчийн дүр бол байгаагүй. За энэ дүр бол тухайн үеийн нийгмийн зөрчилдөөнийг харуулсан тийм маш төгс сэтгэл зүйн тусгал нь болж хувирсан байдаг. Гаднаасаа бол ингээд орлогогүй, орох оронгүй, гуйлагчин мэт одоо ингэж харагддаг боловч энэ дүр бол дотоод сэтгэл болон биеэ авч яваа байдал нь бол одоо маш ихэмсэг, язгууртан шиг ингэж бүр хог ухаж байхдаа хүртэл одоо малхаагаа авч бусад хүмүүстэй мэхийн ёсолж ингэж хүндэтгэлтэй ханддаг нь бол энэ дүрийг бол одоо маш их зөрчилдөөнтэй байдалд оруулж за үзэгчдийн далд ухамсарт ингэж тухайн үед шууд нөлөөлж эхэлсэн байдаг. За тэрээр Америкийн сая ажилчин ангийн иргэд болон ядуу иргэдийн одоо бусдыг өрөвдөх, хайрлах, өөртөөгөө адилтгах тэр сэтгэл зүйн хандлагыг бол маш зөвөр мэдэрч чадснаар Charlie Chaplin нүд ирэмхийн зурцд дэлхийд даяар хамгийн алдартай хүн болж чадсан байдаг. Өөрийнхөө энэ тэнүүлчний дүрээр. За энэхүү Charlie Chaplin дөнгөж тухайн үедээ 25 настайдаа тэрээр ядуурлын тэр гүн гүнзгий оролоос Холливуудын хамгийн өндөр орлоготой хамгийн нөлөө бүхий оддын нэг болох энэхүү түүхэн замналаа өөрийнх нь хүч чадал болон авьяасаар ингэж зассан байдаг. За ингээ ямар ч тач Charlie Chaplin Америкт ирээд хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн өндөр орлоготой хамгийн алдартай жүжигчдийн нэг болж чадсан. Гэхдээ тэрээр зүгээр нэг тийм баян хүн болохыг бол хүсээгүй. Charlie Chaplin бол яг үнэндээ жинхэнэ утгаараа жинхэнэ эрх чөлөөг бол хүсэж мөрөөдөж байсан. За тухайн үед одоо кино студийн дарга нар, продюсерууд, хөрөнгө оруулагчид бол жүжигчдэд маш өндөр шаардлага тавиад маш богино хугацаанд маш олон кинонуудыг ингэж хийхийг шаарддаг. Нэг ёсонд бол жүжигчдийг зөвхөн продюсерууд бол одоо мөнгө олох хэрэгсэл мэтээр харж ингэж тэдэнд бол ханддаг байсан. За харин Charlie Chaplin бол одоо хин нэгэн баян даргаар бол одоо зааварчлуулахгүйгээр одоо хүсээгүй киногоо хийхээс одоо ингэж нэг ёсондоо бүрэн залхаж эхэлсэн байгаа юм шүү дээ. За ингээ 1919 онд бол өөрийн маш дотны найзуудтайгаа буюу тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын маш алдартай жүжигчдтэй хамтарч байгаад United Artists буюу одоо нэгдсэн уран бүтээлчид гэдэг ийм найзуудаараа нийлж өөрсдийн бие даасан цоо шин ийм кино компанийг үүсгэн байгуулсан байдаг. За энэ компани бол Холливуудын түүхэнд анх удаа жүжигчид өөрсдөө студид эзэмшиж уран бүтээлээ бүрэн хяндаг болсон тийм маш том хувьсгал болсон гэж ингэж хэлж болно. За ингэснээр одоо тэрээр дээрээ ямар нэгэн шууд одоо удирдлага шууд дарагахгүйгээр өөрөө өөрийнхөө хувь тавилан хувь заяаныхан жинхэнэ эзэн нь болох замаа бол ингэж зассан байдаг. За ингээд эрх чөлөөтэй болсон Charlie Chaplin бол яг л гавцсан хүн шиг
маш ихээр ажиллаж эхэлсэн. За бусад хүмүүс шиг тэрээр одоо зүгээр нэг одоо зохиолоо уншичаад тэр зохиолт дээрх дүрээ бүтээхийн тулд жүжигддэг тийм жүжигчин бол байгаагүй. Харин Charlie Chaplin бол өөрийнх нь хийх кинонуудаа өөрөө найруулж, тэр киноныхын зохиолыг бас өөрөө бичиж, гол дүрдээ өөрөө тоглож, бүр эвлүүлгээ хүртэл өөрөө хийж, за бүр киноныхын хөгжмийг хүртэл ингэж өөрөө зохиодог байсан тийм онцгой авьяастай маш хөдөлмөрч хүн байсан. За тэрээр үнэхээр ингэж төгөлдөрт бол дурлагч байсан учраас за ганцхан секундын инээдтэй тэр төгс үзэгдлийг авахын тулд 100 удаа давтан зураг авалт хийх нь бол түүний хувьд юу ч биш, баг юм энгийн үзэгдэл байсан. За түүний энэхүү эрх чөлөөт үедээ бүтээсэн кинонууд нь одоо зүгээр нэг хүмүүсийг инээлгээд өнгөрөх бус хүний зүрх сэтгэлд бол хамгийн гүн гүнзгийгээр нэвтэрч чадсан ийм уран бүтээлүүд бол болж чадсан байгаа юм. За тухайлбал 1921 онд бол түүний бүтээсэн The Kid хэмээх киног бол нэрлэж болно. За энэ кинонд бол тэнүүлч гудамжнаас нэгэн өнчин хүүг олж аваад өсгөж байгаа талаар гардаг. За Charlie Chaplin өөрийнх нь зовлонтой өнчин өрөөсөн өссөн тэр бага насныхын түүхээс сэтвэлж энэ киног бүтээсэн гэдэг. За мөн киног үзсэн үзэгчид ихэнх хэсэгтээ бол энэ киног үзээд илгээ хөштөл инээцгээж байсан бол дараагаар нь нэг их удалгүй бүх үзэгчид нулимсан асгаруулж мэлмэртлэн тэгж уйлаж үзсэн гэдэг. За ингээд энэ кино бол одоо хүнийг инээлгэж бас уйлуулж чадсан, хүний сэтгэл одоо санааг, сэтгэл зүг яг лифт мэт дээшээ доошоо болгож чадсан юм анхны бүрэн хэмжээний инээдмийн драм кино бол болсон гэж бол тооцогдсон байлээ. За мөн түүний 1925 онд бүтээсэн Gold Rush буюу Алтны чимээ гэдэг киног бол бас дурдж болно. За энэ кинон дээр өнөөх тэнүүлч маань бол авт хайхаар яваад цасан шуурганд гацаад үлсгийн эрхэнд бол өөрийнх нь тэр хуучин гутлуудыг яг л тансаг зоогийн газарт оройн зоог барьж байгаа мэтэр тэгж маш ихэмсэг байдлаар бол чанаж идэж байгаа ийм хэсэг бол энэ кинонд гардаг. За түүнчлэн 1931 онд City Lights буюу хотын гэрлүүд хэмээх алдартай бүтээлүүдийг бас бид бүхэн дурдж олно. За энэ кинонд өнөөх тэнүүлчээр маань бас л нэг хараагүй эмэгтэйд бол маш гүн гүнзгий дурлаж тэр эмэгтэйг хараа оруулахын тулд бол одоо бүхнээ зориулж байгаа талаар энэ кинон дээр гардаг. За энэ кинон аль бие ёсоор бол бүх цаг үеийн хамгийн романтик, хамгийн гунигтай төгсгөлтэй киноны нэгт бол ингэж зөв ёсоор тооцогдд юм а. За мөн 1927 оны үед яг тухайн онд бол одоо кино урлагийн салбарт бол маш том нэгэн өөрчлөлт тесрэлт болсон. За юу болсон бэ гэхээр тухайн оноос эхлээд кино урлагт бол дуу орж жүжигчид дэлгэцээр ерөнхийдөө ярьж эхэлсэн гэж хэлж болно. За бусад бүх кино студиуд одоо дуутай кино руу хушуураад бүгд дуутай кино хийж байхад Charlie Chaplin харин ганцаараа тэр бүхнээс зөрүүдлээд дуугүй кинонд бол одоо үнэн ч хэвээр үлдсэн байдаг. За тэрээр яагаад дуугүй кинонд үнэн ч хэвээр үлдсэн бэ гэхээр одоо юу гэж үзэж байсан бэ гэхээр одоо үг хэллэг гэдэг бол одоо хүмүүсийг өөр хооронд нь хуваадаг зүйлээ. Харин үйл хөдлөл, хүний нүүрний хувирал бол дэлхийн хаанч очсон одоо хүн бүхний ойлгодог тийм нийтлэг бүх нийтийн хэв юмаа гэж ингэж үздэг байсан учраас Charlie Chaplin дуугүй кинонд одоо үнэн ч хэвээр үлдэхээр болсон. За үнэхээр ч бас Charlie Chaplin зөв байсан. Тухайн үед ингээд Америк, Орос, Африк эсвэл Аз гээд одоо дэлхийн аль ч орны үзэгчид Charlie Chaplin-ы киног бол үзэхэд ямар ч орчуулга тэдэнд бол одоо шаардагддаггүй байсан. За тэрээр хүн төрлөختнийг одоо нэгэн хэллээр ингэж холбож чадсан жинхэнэ дуугүй кино урлагийн бол хаана нь болж чадсан нэгэн. За ингээд байж байтал 1930-ад оны сүүлчээр дэлхийд дахинаа нэгэн одоо том үйл явдал одоо дайны тийм хар сүдэр нөмөрч Европ төвд фашизм хүчээ авч эхэлсэн. За тухайн үед бол Charlie Chaplin урдын адил хүмүүсийг зүгээр нэг инээлгээд тийм фашизмын сүдрийг огт анзаараагүй мэтэр өөрийнх нь уртлын амьдралыг тэгж тайван байдлаар үргэлжлүүлэн амьдрахыг бол тэр хүсээгүй. За ингээд Charlie Chaplin-ы амьдрал бол дан ганц одоо урлагийн тогооноос халин гарч жинхэнэ улс төрийн хурц тэмцэлд бол энэ хүн маань ингэж хөл тавьж эхэлсэн байдгаа. За түүхийн маш хачирхалтай тохиолдлыг одоо харах юм бол нацист Германы удирдагч Adolf Hitler болон Charlie Chaplin энэ хоёр хүн бол хоёулаа 1889 оны 4-р сард хоёулаа мэндэлсэн хоорондоо ердөө 4 өдрийн зөрүүтэйгээр ингэж төрсэн ийм онцлогтой хүмүүс. За мөн энэ хоёр хүн бол хоёулаа дэлхийд даяар хамгийн сайн танигдсан ийм жижигхэн дөрвөлжин сахалтай одоо ийм хүмүүс
байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэдний нэг нь бол хүн төрлөختөнд инээдхөөр авчирч байсан бол нөгөөх нь харин одоо үзэн ядавт одоо цуст дайнаар бол дэлхийг гаригийг бол ингэж сүрэлт автуулж байсан ийм хүн. Чарли Чаплин энэхүү одоо ижил төстэй байдлаа ашиглан дэлхийн хамгийн аимшигтай дарангуулагч одоо тухайн үеийн хамгийн аимшигтай дарангуулагч Адольф Хитлерийн эсрэг инээд хэмээх тэрхүү зүйлээр одоо зэвсэг хийж Адольф Хитлертэй Хитлерийн Герман улстай инээдээр зэвсэглэн дайн зарлахаар ийм шийдвэр бол гаргасан байдаг. За тухайн үед Америкийн нэгдсэн улсад бол дэлхийн 2 дугаар дайнд албан ёсоор татагдан арай ороогүй Германы эсрэг Америкчууд ерөнхийдөө яг ч тийм хатуу байр суурь баримтарч эхлээгүй байсан ийм цаг үе. За энэ ч утгаараа кино студиуд болон улс төрчид бол Чарли Чаплиныг бол Гитлерийг ингэж шүүмжилсэн кино хийхгүй байхыг бол маш ихээр анхааруулж байсан. Гэсэн хэдий ч Чарли Чаплин хэний ч үгийг сонсолгүйгээр өөрийнх нь бүх хөрөнгө мөнгийг эрсдэлд оруулан байж 1940 онд агуу дарангуулагч буюу The Great Dictator хэмээх нэртэй киногаа бол одоо дэлгэцнээ гаргасан байдаг. За энэ кино бол одоо Чарли Чаплины хувьд бол хамгийн анхны бүрэн хэмжээний тийм дуутай кино бол болсон. Тэрээр дуугүй киноныхын зарчмаасаа бүр татгалцсан байж хүн төрөлхтөнд маш чухал мессежийг хүргэхийн тулд ингэж дуу хоолойгоо энэ удаа ингэж ашигласан байдаг. За энэхүү кинон дээр бол ерөнхийдөө Томония гэдэг нэг ийм зохиомол улсын дарангуулагч Adenoid Heinkel гэдэг байгаа. Adolf Hitlerийг Adenoid Heinkel гэж одоо шоглоод Хитлерийн шог дүрийг бол тэрээр өөрөө бүтээсэн. За мөн үүнээс гадна одоо энэ кинон дээр бол Хитлертэй яг усны тусад мэт адилхан царайтай тийм еврей өсчин залууг одоо энэ кинон дээр гаргаад энэ дарангуулагч болон еврей хүний энэ хоёулангийнхэн дүрд бол ганцаараа өөрөө ингэж бүтээж тоглосон байдаг. За улмаар тус киноны хамгийн оргил хэсэгт бол өнөөх одоо нөгөө еврей өсчин залууг маань одоо өнөөх нөгөө Хитлерийг илгэлсэн дарангуулагчтай андуураад тэр улсынхан одоо удирдлагууд нөгөө эндэр дээр гараад ингэж үг хэлгээд ингээ хүчээр гаргацдаг. За гэтэл одоо яг тэр одоо үг хэлдэг хэсэг дээр Чарли Чаплин октоосоо жүжиглэхээ болоод кинога төр зогсонгуудаа киноны дүр бус харин Чарли Чаплин гэдэг тэр хувь хүнийхээ үүднээс шууд камер руу харан зогсож байгаад кино урлагийн түүхэнд хамгийн алдартай хамгийн хүчрхэг эвтгэлээ бол энэ киногоор дамжуулж тавьсан. За тэрээр дэлхийн нийтэд хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө бол одоо бид бүхэн хитрхи их бодож бас хитрхи бага мэдэрч байна. Бидэнд техник технологиос илүүтэйгээр хүн чанар илүү хэрэгтэй болоод байна. Бид бүхэн өнөөдөр ухаантай байхаасаа илүүтэйгээр сайхан сэтгэлтэй байх нь чухал ийм цаг үе ирээд байна гэх мэтэр иймэрхүү байдлаар ерөнхийдөө 5 минутын эвтгэлийг одоо тавьсан байдаг. За ингээд хүн төрлөختнийг нэг ёсондоо бол одоо дайн дажин үзэн ядавтаа зогсоож инх тайвны төлөө нэгдэхийг тэрээр өөрөө нулимс туслуулан байж энэхүү киногаараа уриалсан байт юм а. За нэгэнт одоо Хитлер гээд ярьсных бас нөө сэдв холбогдож байгаах гэж бодоод энэ манай сувгаас орчуулан гаргасан би өөрөө орчуулсан энэ 1924 онд Адольф Хитлер шоронд хоригдож байхдаа бичсэн мөн одоо 1944 онд буюу дэлхийн 2 дугаар дайн эд өрнөж байх үед Америкийн нэгдсэн улсад бестселлер болж байсан хамгийн сайн тэр англи орчуулгаас нь 44 оны орчуулгаас нь их аваад монгол хэл рүү орчуулсан миний тэмцэл гэдэг номыг бол би та бүхэндээ санал болгож байна. За энэ номыг ингээд яг одоо орчуулад явж байх үед Монголын улс төр яавтчгүй тэр чигээр бол одоо миний нүдэнд бол ингээд бүрэн зураглаад сэтгэл хөдлөлт жоохон автаад бүр яг л Монгол улсын нөгөө нэг одоо дороотсон нөхцөл байдал нь яг ижлэгэн харагдаад байгаа. Монголын парламент бас яг ижлэгэн харагдаад байгаа. Тэгээ одоо яг ингээ хэлэхээр бас жоохон харамсалтай байгаа боловч яг үнэндээ тийм нөгөө маш хүчтэй сэтгэл хөдлөлт ингэж автуулж чадсан ийм ном байсан. За мөн энэ Хитлер гэдэг хүн яагаад одоо өнөөдөр энэ яриад байгаа дэлхийн нийтээрээс бас нөгөө израильчуудыг муулаад еврейчүүдийг янз бүрээр муулж авах жишээтэй. Тэгвэл энэ хүн маань яагаад одоо еврейчүүдийг ингэж үзэн ядаж еврейчүүдийг устгах одоо ийм сэдвтэй болсон анхнаасаа бол Хитлер гэдэг хүн бол еврейчүүдэд дургүй хүн бол октоосоо байгаагүй одоо ямар хүчин зүйл нөлөөлчихв зөвхөн яагаад одоо коммунистууд марксистуудыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байсан яагаад зөвлөлт холбоот улстай дайн хийхээс өөр аргагүй байсан гэх мэтэр
Одоо эн чин төрийн эрх мэдэлд гарахаас өмнө буюу залуухан Хитлер шоронд хоригдож байх үедээ хувьсгал хийх гээд хувьсгал тэмцэл нь бүтэлгүүтээд шоронд хоригдож байх үедээ бол бичсэн ийм ном шүү дээ. За ингээ энэ ном маань гадуур бол худалдаалагдахгүй байгаа. За үнийн хувьд бол 60,000 төгрөгөөр зарж байгаа. Хэрвээ та номыг худалдан авахыг хүсвэл 9924 7042 гэдэг дугаараар бол холбогдоод худалдаж аваарай гэж хүсье. За хэдийгээр ингээд Чарли Чаплины сая ярьсан тэр агуу дарангуулагч гэдэг кино бол кино урлагийн түүхэнд асар их амжилт олж чадсан боловч за энэ кино нь бол одоо Чарли Чаплины эсрэг чиглэсэн тийм Америкийн нэгдсэн улсын дотоод тэр улс төрийн асар том дарамтын эхлэлийг тавьсан байдаг. За Чарли Чаплины тэр бүх дайныг эсэргүүцсэн инх тайванч урайлгууд, баячуудыг шүмжилж ядуусыг өмөрдөг буюу одоогийн тэр улс төрийн хэлэлгээр бол одоо Чарли Чаплин гэдэг хүн ба нөгөө зүүнний үзэвтэн гэж харагдах одоо иймэрхүү одоо үйлдэл гаргаад байгаа юм л та. Гэхдээ энэ бол яг үнэндээ тэр зүүнний үзэл мүзэлтэй ерөөсөө хамааралгүй тэгш эрхийн талаар яриад ядуу хүмүүсийг өмөөрөөл одоо ядуу хүмүүсийг өмөөрж шудрах ёс тэгш эрхийг ярихаараа энэ хүн бол одоо зүүнний үзэлтэн болчихгүй байхгүй. Энэ хүн зүгээр л инэрмгүй сэтгэлтэй хүн бас байж болно шүү дээ. Тэгээ заавал бүх зүйлийг ингэж улс төртэй бол холбох шаардлагагүй. Гэхдээ энэ үед бол одоо нөгөө улс төрийн нөгөө хинхэгдэл хитрхи их улс төрждөг Америкийн нийгэм тэр коммунист, капиталист, фашист гэх мэтэр ингэж их тавцал хуваагддаг улс төрөөр бүрэн амьсгалж ирсэн болохоор Чарли Чаплиныг бол ерөнхийдөө ингэж зүүнний үзэлтэн гэж Америкийн улс төрчид бол маш ингэж хатуугаар шүүмжилж ингэж одоо ялхурлан гадуурхаж Америкийн нэгдсэн улсын засгийн газар за нийт ялангуяа холбооны мөрдөх товчооны тухайн үеийн дарга байсан тэр Эдгар Ховер гэдэг хүн бол маш онцгой байдлаар ингэж Чарли Чаплиныг бол үзэн ядаж ингэж одоо дээд зэргээр дургуутсаж эхэлсэн байдаг. За ингээ холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Ховер бол Чарли Чаплиныг бол ерөөсөө энэ бол одоо коммунист мангас коммунист үзэлтэн Америкийн нийгэмд онц аюултай этгээд гэх мэтэр ингэж цоллож хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөнгө төлж захиалахаар одоо Чарли Чаплиныг бол маш хар бараан мэдээллүүд гаргаж түүний хувийн амьдралын бүх нууцуудыг ухаж амьдралд нь одоо хүн олсон амьдралдаа алдаа гарган тэр бүх алдаануудыг нь сонин хэвлэлүүдээр зогсоо зайгүй ингэж гаргаж бөмбөгдөж за ардаас нь бас байнга тэгж тагнуул туршуулуудыг илгээж амьдралынх нь алхам бүрийг нь тагнаж чагнаж бүх утасны дуудлагууд одоо яриануудыг нь ингэж тагнаж чагнах гэх мэтээр ингэж бүхий л аргыг хэрэглэж Чарли Чаплиныг бол харлуулахаар ингэж оролцсон байдаг. За ингээд Чарли Чаплин маань хэдийгээр маш дэлхийн хэмжээний юм агуу уран бүтээлч байсан боловч ингэж улс төрийн энэхүү бохир одоо тогоо бохир машин дотор ингэж орсноор түүнийг нухчин дарах төлөвлөгөөгөө улс төрчид бол ингэж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. За мөн одоо 1940-од оны сүүл 1950-ад оны ихээр Америкийн нэгдсэн улсад ерөнхийдөө яг түрүүн хэлсэнчлэн тэр коммунизм болон марксизмыг одоо үзэн ядах коммунистуудыг одоо мөрдийн шалгах яг капитализмаас энэ яг ардчил биш шүү дээ. Капитализмаас жаахан л өөр ярьсан хүн болохныг коммунист юм байна гэж ингэж одоо гүтгэх буюу ингэж туулширсан капиталист үзэл санаа одоо маш их газар авч хүмүүсийг бас нөгөө хэлмэгдүүлж одоо шоронд хорж ийсэн цөлж ийсэн. Гэхдээ яг коммунистуудын хэлмэгдүүлэлтийг бодоход бол арай тэгээ шууд нөгөө буудаад авчаагүй одоо иймэрхүү байсан одоо дэлхийн ертөнц нэг иймэрхүү цаг үед бол тухайн үедээ байсан шүү дээ. Баруунт нь ч ялгаагүй, зүүнт нь ч ялгаагүй, хаасайгүй юм биш. Тэгэнгუთ одоо энэ Чарли Чаплин гэдэг хүн маань тухайн үед энэ киногаараа дамжуулсан тэр тэнүүлч ирийнхэн дүрээрээ дамжуулсан тэр үеийн одоо капиталист нийгмийн тэр бүх нөгөө шунавтай зарим баячуудыг бол тэр киногаараа тэгж шүүмжилж, ёжилж харин хүн төрлөختнийг эсэргээр нь тэгж одоо хүнлэг инх тайван зүйлд ингэж урайлдаг байсан болохоор за энэ бүх одоо коммунистуудыг хавчих хөдөлгөөний хамгийн том золиос нь бол Чарли Чаплин бол болж хувирсан байдаг. За ингээ олон жилийн турш одоо түүнийг зохион байгуулалтаагаар харлуулсны эцэст 1952 онд холбооны мөрдөх товчоо амжилт олж чадсан байдаг. За Чаплин өөрийнх нь шинэ бүтээл болох Limelight хэмээх одоо намтрын шинэ чанартай киноных нь нээлтийг хийхээр гэр бүлийнхэн хамтаар усан онгоцон суугаад Лондон хот руу ингэж хөдөлсөн байдаг. За гэтэл түүнийг яг Атлантын далай гатлаж явах үед Америкийн нэгдсэн улсын засгийн газраас түүний визийг хүчингүй болгоод Америкт эргэж хөл тавих бүх эрхийг ингээ бүр мөсөн хаацсан. За ингээд тэрээр одоо 40 гаруй жил амьдарч Холливуудыг дэлхийн кино урлагийн төв цэг болгоход хамгийн том үүрэг гүйцэтгсэн хэрнээ Америкийн иргэншил аваагүй байсан одоо тэр
байдал нь бол одоо түүний сул тал болоод Америкийн засгийн газар ингэж одоо түүнийг хөөх тийм эргэцэн хувьд давуу талтай болж чадсан байгаа. Өөрийнхөө бүх амьдрал, бүх залуу нас, бүх одоо хөлс хүчээр зориулсан энэ улс орон за түүнийг бол одоо ингээд эргээд хинт чирэггүй хог новш мэт ингээд гудамжинд гаргаж хайсан. За энэ үйл явдал нь Чапсны хувьд бол зүгээр нэг тийм үгээр илэрхийлэхээ аргагүй маш тийм хүнд цохилт, маш том доромжлол, асар том зүйлийг нь булаагаад давтсан юм шиг тийм гүн гүнзгий шархалсан мэдрэмж бол үлдээсэн. За энэхүү Америкийн нэгдсэн улсаас хөөгдөж хамаг хөрөнгө нь Америктаа зарцаж магадгүй бүр ийм эрсдэлтэй байдалд ороод байх үед түүнийг аварсан, түүнд тус болсон ганц зүйл нь түүний одоо жинхэнэ хайр дурлал байсан гэж хэлж болно. Чарли Чаплин өөрийнх нь амьдралын туршид өмнө нь хэд хэдэн удаа хүнтэй гэрлэж байсан боловч за тухайн үед яг 54 наснда бол тэрээр өөрөөсөө бүр 36 насаар дүү Америкийн авторч жүжигийн зохиолч Евгений Онефрийн охин Уна Онефтэй бол гэрлэж байсан. За ингээд бол нөгөө хэвлэлийнхэн энэ насны зөрүүтэй гэрлэлтийг бол тухайн үедээ маш их тэгж шүүмжиж шуугаж одоо эд хөрөнгөнд болсон нэр авторт болсон гэрлэлт гэх мэтэр ингэж өөрсдийнхөө тэр одоо нийтлэг байдлаар л ингэж хөрхий харж исэн. Гэтэл яг үнэндээ тэр хоёр хүний хайр дурлалт бол ямар ч тийм ашиг хонжоо, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний тийм шунал бол байгаагүй, харин бүр маш гүн бат хайр сэтгэлийн холбоо байсан гэдэг нь одоо цаг хугацааны явцад бол батлагдсан байдаг. За юу болсон бэ гэвэл одоо нөхрийг нь ингээд Америкийн нэгдсэн улсаас хөөсний дараагаар түүний эхнэр Уна Онил бол нөхрөө дагаад Америкийн нэгдсэн улсын иргэншлээсээ бол бүрэн татгалзаад за Америкийн нэгдсэн улсад бол эргэж очингуудаа Чарли Чаплины буюу нөхрийнх нь тэр бүх хөрөнгийг бүх чадлаараа зохицуулан байж Америкийн нэгдсэн улсаас бол маш амжилттай гаргаад за эцсийнхэн амьсгалыг хүртэл бол тэд нар хамтдаа нэг нэгний асраад нийтдээ 8 хүүхдийн эцэг их болж ингэж ад жаргалтайгаар амьдэрсэн байдаг. За энэ бол ерөнхий нөгөө амьдралын зүйл байгаа. За яг тухайн цаг үед Америкаас хөгжсөний дараагаар юу болсон бэ гэхээр эхнэр нь одоо Америкийн нэгдсэн улсын яг түрүү хэлсэн тэр иргэншлээсээ татгалзаад за Чарли Чаплины бүх хөрөнгийг Америкаас бол гаргасны дараагаар за тэд нар бол одоо ингээ Америкийн хэвлэл мэдээлэл мөн одоо Америкийн нэгдсэн улсын тэр хэд тууширсан үзэвтэй улс төрчдийн тэр дарамт хавчлагаас бүр мөсөн залхаад ингэж одоо Европод бол үлддэж Европод амьдрахаар шийдээд Швейцарын Женев одоо хотын тэр Женев нуурын ирэг дээр Corses sur Vive хэмээх нэртэй тийм үзэсгэлэнт хотод маш хөөрхөн гоёмсог тийм эдхэн газар бол худалдаж аваад тэндээ амьдарч эхэлсэн байдаг. За энэ газар тэрээр бол ингэж олон жилийн дарамт мөрдөлгөөсөө эцэст нь нэг юм савж жинхэнэ утгаараа ингэж сэтгэлийн амар амгалан олж чадсан гэж бол хэлж болно. За хэдийгээр ингэж Америкийн нэгдсэн улсаас сүлэгдсэн ч гэсэн тэрээр бас өөрийнх нь уран бүтээлийг бол огтоосоо зогсоогоогүй. За 1957 онд Нью-Йорк дахь хаан хэмээх киногаараа бол Америкийн нийгмийн тэр бүх хийрхэл хит их одоо хэрэглээг бол дахин нэг удаа маш хүчтэйгээр шүүмжлээд амжсан байдаг. За Чарли Чаплин бол энэ үед нэгэнт одоо дэлхийн оргилд хэдийнэ гарчихсан кино урлагийн амьд домог нь бол болчихсон байсан. За тэрээр одоо ядуурлын Европтч байж үзсэн, дэлхийн ноён оргилдч байж үзсэн, ингэж хоёр амьдралыг хоёулангийн одоо замнаж үзсэн одоо ийм хүн байсан. За Чарли Чаплин Америкаас хөөгдөн сүлэгдснөөс хойш ингээд бараг 20 жилийн дараа Америкийн нэгдсэн улсын нийгэмдэх ерөнхийдөө тэр Чарли Чаплиныг тухайн үедээ хөөж туухад хүргэж байсан тэр хүйтэн дайны бусдыг коммунист одоо үзэл бодлын зөрүүтэй байсныхын төлөө альва хүнийг коммунист, фашист ч юм уу тэр бүхнээр нь ингэж дуудаж цололдог тэр туулширсан тэнэглэл бол ерөнхийдөө яг хүйтэн дайныг хийрхэл гэдэг байгаа юм л та энийг энэ бүх нь арай намжаад за тухайн үедээ бас түүнийг хэлмэгдүүлж байсан тэр бүх улс төрчид улс төрийн ертөнцөөс ерөнхийдөө ингэж зодог тайлаад гараад байсан ийм цаг үе. За Америкийн ард түмэн болон Холливуудын одоо шинэ үеийнхэн дэлхийн кино урлагийн эцэг гэгдэж байсан тэр хамгийн агуу тэр 20 жилийн өмнө ямар муухайгаар ингэж доромжилж ямар харгисаар тэгэж гомдоогоод гадагшаа ингэж баг хөөж цөллөгт явуулсныг бол ингэж маш ихээр залуу үеийнхэн бол ухамсарлаж ойлгоод одоо Чарли Чаплиныг бол өгүүлэн хайрлаж эхэлсэн. За ингээ 1972 онд Америкийн кино наадам буюу одоо бид бүхний сайн мэддэг Оскарын наадмаар бол одоо Чарли Чаплиныг кино урлагийг 20 дугаар зууны хамгийн агуу урлаг болгоход оруулсан одоо хувь нэмрийг нь бол маш өндөрөөр үнэлээд түүнд Оскарын хүндэт шагналыг бол гардуулахаар шийдээд урилга илгээсэн байдаг.
За яг тухайн үед бол Чарли Чаплин маань хэдийнэ 83 насны сүдрийг зоглоод байсан. За мөн түүний бие нь бас нэлээд тэмчэлээрхүү байсан учраас одоо Америкт буцаж очихдоо бол маш ихээр эргэлзэж байсан. Тэр бас маш ихээр айж байсан. Юу гэж айж байсан бэ гэхээр энэ ч одоо 20 жилийн дараах үйл явдал шүү дээ. 20 жилийн турш тэр хөөгдөж гарсан Америкта нэг ч удаа хөд тавиагүй. За тэрээр юунаас айж байсан бэ гэхээр одоо Чарли Чаплин гэдэг хүн Америкт дахиж очивол Америкийн нийгэм даяар өөрийг нь дахиж коммунист орн дуудаад эсэргүүцээд тэгж одоо жадлан доромжиж эсэргүүцэж хүмүүс жагсаал хийж бах таваа хангахгүй гэдгээс одоо маш ихээр айж байсан. За гэхдээ тэрээр ямар ч байсан одоо эхнэр тэр уунагийнхан хамтаар Лос Анжелес хотод бол газардсан. За гэтэл Лос Анжелест газардсны дараагаар түүнийг үзэн ядалт бус харин хэмжээшгүй хайр хүндэтгэл тэр аз жаргал одоо уйтхар гунигч гэхүү одоо баяр хөөрч гэхүү ямар нэгэн тийм нулимсаар ингэж бүх нийтээрээ ухтаж тосож авсан байдаг. Ингээд Оскарын шагнал гардуулах ёслолын тайзан дээр яг түүнийг Оскарын хүндэт шагналаа авахар гарах үед бол тухайн үеийн Холливуудын бүх одод тэнд байсан бүх зочид төлөөлөгчид бүгдээрээ нэгэн зэрэг босоод яг 12 минутын турш ингэж тасралтгүй алга ташсан. За энэ 12 минутын турш тасралтгүй алга ташсан үйл явдал бол Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд урьд өмнө хизээч тохиож байгаагүй. За үүнээс ч хойш бас хизээч тохиож байгаагүй ийм урт алга ташилт бол болж бүртгэгдсэн байдаг. За энэхүү 12 минутын алга ташилт бол ердийн нэг Чарли Чаплин гэдэг хүнийг хүндэтгсэн тэр хүндэтгэлийн алга ташилт байгаагүй. Энэ алга ташилт бол бүгд бүтэн Америкийн нэгдсэн улс гэдэг энэ нэгэн улс, энэ нэгэн одоо шинэ залуу үндэстэн тэр чигтээ Чарли Чаплин гэдэг одоо тэр нэгэн суут хүнээс алга ташиж чимээгүйхэн байдлаар ингэж уучлалт гуйж гим нүглээ ингэж наминчилсан ийм түүхэн мөч байсан гэж ингэж харах нь бол зөвөө. За ингээд түүний амьдралын сүүлийн жилүүд шагнал урамшуулал хүндэтгэлээр дүүрэн өнгөрсөн. За 1975 онд бол Их Британий тухайн үеийн хатан хаан бид бүхний сайн мэддэг 2 дугаар Элизабет хатан хаан маань түүнд одоо Хөлөг Баатар цолыг олгоод за аль бие ёсоор Sir Charles Spencer Chaplin гэдэг одоо ингэж өргөмжилсэн байгаа. Charlie Chaplin маань өөрөө бол одоо Британий иргэншилтэй юм англи хүн. Тэгэхээр одоо болно. За ингээд одоо энэ одоо шагналт энэ цолоор өргөмжилсэн явдал бол одоо ядуусын хороолол төсөөж баг байхдаа хүн болгонд тэгж зодуулж доромжлогдож амьдрахын тулд одоо бүхий л олдсон хар бор ажлуудыг ингэж хийж өөрийнх нь тэр бүх хүч чадал авьяас бэлгээрээ одоо тэр бүх гадуурхал дундаас гарч ирсэн тэр нэг хүү за эцэст нь өөрийнх нь тэр төрсөн нутгийнхан хамгийн дээд ноён оргил болох эрхэм хүндэт тэр язгууртны хэрэгэм зэргээр хүртэл одоо шагнагдсан ийм гайхалтай жишээ болсон гэж одоо ингэж харж болно. За улмаар Чарли Чаплин бол Швейцар дахь гэр бүлийнхэн эзэндээ өөрийнх нь ач зээн нараараа хүрээлүүлээд маш тэгж амгалан тайван аз жаргалтай амьдарч байгаад 1977 оны 12 дугаар сарын 25-ны одоо зул сарын баярын өглөө 88 наснда нойрсож байхдаа тэр нойрон дундаа амгалан тайвнаар ямар ч өвчин зовлонгүйгээр ингэж хорвоог орхисон байдаг. За Чарли Чаплин гэдэг энэ хүн бол одоо ядуу зүдүү хүчин мөхс хүмүүс дарангууллын эсрэг хэрхэн сүрэн зогсож болдгийг өөрийнх нь уран бүтээлүүдээр дэлхийн нийтэд харуулж чадсан ийм нэгэн. За мөн түүний бүтээсэн тэрхүү түүхэн давтартай домог болж үдтсэн тэнүүт жирийн тэр дүр төрх өнөөдөр ч гэсэн одоо өнөөдрийн нийгмийн тэр ялхурлан гадуурхагдсан ядарсан тэр бүх хүмүүсийг одоо өмгөөлөгч хүнлэг чанарын тэр мөнхийн бэлэгдэл болж оршсон хэвээр байгаа гэж бол хэлж болно. За Чарли Чаплин бол нэгэнтээ бол одоо амьдралыг хэрвээ ойроос харах юм бол эмгэнэлт жүжиг шиг харагддаг. Харин холоос харах юм бол инэдмийн жүжиг шиг харагддаг гэж одоо ингэж маш алдартай үгийг бол хэлж байсан. За Чарли Чаплин өөрийнхөө эмгэнэлт амьдралыг бол дэлхийн ертөнцийг баясгах инэдмийн жүжиг болгож ховиргож хүндрэлтний түүхэнд хизээч бүдгэрхээргүй тийм мөнхийн гэрэлт дод болж үлдэж чадсан нэгэн юм аа. За ингээд өнөөдрийн дугаар маань ерөнхийдөө энд хүрээд бол өндөрлөж байна. Та бүхэнд бас Чарли Чаплин гэдэг хүний энэ дугаар энэ хүртэл хэрвээ сонссон бол үнэхээр таалагдсан байхаа гэдэгт бол найдаж байна. За ингээд яг нөгөө санал асуулга явуулж
бас хэнийг оруулахыг шийдээд байгаа. Тэгэхээр санал асуулаханд одоо ямар нэр оруулмаар байна? Би эх 7 хоногийн санал асуулаханд бол нэг хоёр нэрийг шинээр оруулсан. Тэгэхээр хамгийн их одоо тэр хүмүүсийн санал өгж байгаа хоёр нэрийг оруулъя гэж бодоод байна. За ингээд та бүхэн доор бас сэтгэгдэл хэсэгт оруулахыг хүсэж байгаа хүмүүсийн одоо нэрсийг бас бичээрэй гэж хүсье. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяр та.